Ингээд цэцгийн ихчүүд орхид хөвгүүдээ Монголын үндэсний боловсрол сувгдлыг үзэж та бүхэндээ та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэр өгдөг үлээ. Ингээд телевиз үзэн суугаа таач бас 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу гэдгээ өөрийгөө нэг шалгаад үзээрэй. Ингээд хонх дарснаар өнөөдрийн манай хичээл эхлэх ёстой байгаа. Би харин одоо хонхыг даа. Хонх. Гүгэрээ хүүхдээ гүгэрээ. За манай ихний оролцогч бол 24-р сургуулийн Нана. 11-р сургуулийн Амин цог. 83-р сургуулийн Сана. За манай Утга байна. 14-р сургуулийн манай Мөнхөө. За тэгэхээр хүүхдүүдээ бидний хичээл дээр нэг хүн хүрэлцэн ирсэн байгаа. Та нар хэн гэж бодож байна? Энэ ямар спорт вэ? Хөл бөмбөг тийм ээ? За тэгэхээр хөл бөмбөгийг биднэрт орой болгон тайлбарч хүргэдэг. Хөл бөмбөгийн бурхан нэнгэр байсан үү дээ? Тийм үү? Тийм ээ. Баяцсан байгаа. Баяцсан байгаа юм заа үгүй. Баяцсан байгаа юм заа үгүй. Яах вэ? Хөл бөмбөгийн бурхан нэнгэр байлаа да. За сайн байна уу та? За. Сайн байна уу? Энэ манай анги. За, ангийнхаа хүүхдүүд баяр хүргэе. Аливаа нэгэн уралдаанд хэмжээн гэдэг бол ерөөсөө багаар ажиллах зарчим байдаг. Тийм учраас та тав маань надтай нэг баг болж гайхамшигтай ажиллана гэдэгт би итгэж байна. За. Урд маань түрдийг үзчихсэн үү бачин маха? Ер нь бол хардаг байсан шүү. Дөрөн бол маш энгийн байгаа. Та нэгээс 5 дугаар ангийн 10 асуултанд хариулснаар 1 сая төгрөг эзэн бол. За. Балчин мах баг ангидаа аль сургууль суралцдаг вэ 5 дугаар ангидаа? Сэлэнг аймгийн Сант сумын 10 жилд сурдаг байсан. Нэлээд хөдөлгөөнтэй хөвгт байсан. Ер нь нэлээд хөдөлгөөнтэй. Тэгээд бас нийгмийн итгэх сайтай байсан. Ер нь хичээл мичээлээс савл хийвэл баярын ёслолын үеэр чөлөөлөгдөхгүй л байдаг. За. Нэгээс 4 хүртэл унтсараад 5-аас нэг жаахан явхаа байх талтай. Ер нь яг голцол хамгийн дуртай хичээл ямар хичээл вэ? Хамгийн дуртай хичээл бол одоо Монгол хэл уран зохиолын хичээл байсан да. Мэдээж бол биеийн тамир байсан. Биеийн тамирчны их байсан гэж бодлоо яах вэ? Манай биеийн тамирын багш биднээр дандаа заална шалгах болгодог ус. Тийм учраас том ангийнхан тоглодог 5 дугаар ангийнхан ч шалын лугаан ш. Том анги ороо гарлаа шалын угаан. Гүүцээ. За. Тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа хичээл эхлэе. Тэхөө. Одоо л манай самбар дээр маань 10 хичээлийн маань нэрс гарах хэвээр. Тэгээд тэндээс хичээлээ сонгоод хамтран тоглогч хүүхдээ сонгоод за тэгээд асуултаа харж эхлэн дээ. За 10 хичээлээ харъя. Математик 2 дугаар анги, хүн байгаль 3 дугаар анги, хүн нийгэм 4 дугаар анги, математик 5 дугаар анги, монгол хэл 2 дугаар анги, эрүүл мэнд 1 дугаар анги, иргэний боловсрол 5 дугаар анги, биеийн тамир 4 дугаар анги, биеийн тамир 3 дугаар анги, монгол хэл 1 дугаар анги гэсэн байна. За Балжин намх зориулаад 2 биеийн тамирын хичээл орж ирсэн байх шүү. 3 4 дугаар ангиас. Энэ биеийн тамирын хичээл чи одоо бас юдалтай байж магадгүй. Энэ биеийн тамирын хичээл дээр тэгээд асуулт байх юм уу? Зүгээр өөрөө биеэрээ хийж үзүүлэх юм байх. Оо асуулт. Асуулт л уу. Асуулт. Та ерөөсөө энэ чинь юу яа биеэрээ үзүүлэх юм бол байхгүй. Ерөнхийдөө гайгүй. Түнэс. За ер нь юунаас эхлэе? За ер нь юунаас эхлэе? Хэлгүүгээр бол ер нь бид бүхэн хаашаач явсгүй учраас монгол хэл 1-р ангийг авна. За. Буруудаа явчихсан болов яа гэм болов. Эдгээр дундаас үлдээ сонгол тийм ээ. За энэ охиныг энэ дундлын охин маань юм лээ. За. 23 класс болов. 23 сургуулийн. Одоо бол танцуулаараа удаа өөрийгөө. 23 дугаар сургуулийн сурагч удвал. За. Амжилт хүсье. Дулаа. Удаа ер нь ямар хичээлээ сайн бэлээ? Монгол хэл математик. Монгол хэл математик. Өөр одоо юу хэрэгтэй? Шууд асуулт. Тэгэлгүй яг өөр асуулт Шууд үзсэн асуултыг мэдчихвэл энэ дээр дарна гэж байгаа. Танаас нэг юм асуучих. За Та ямар багийг дэмждэг вэ? Хөлөмгөрөө ахын одоо Москвагийн Спартакийг ил дэмжин гэхдээ. Тэгээд тэр маань тэгээд жоохон сурлагаар ярих юм бол жоохон муу сурдаг. Тийм онц сурдаг тэр Барса Марса бол биш л дээ. Тэгвэл яагаад та тэр багийг дэмждэг юм? Ер нь тэгээд намайг анх хөлөмгийн цагаан толгой бол таниулсан баг байгаа юм. Хүүхэд байхдаа бид нар Оросын сувгийг л үздэг байсан. Хүүхэд байхдаа бид нар Оросын багийг л үздэг байсан. Гадаадын багийг үзнэ гэдэг бол мөрөөдөл байлаа. Тийм учраас
Тэр Оросын багаар л одоо хөлбөмбөрөө хөл тавьсан учраас тэр багийгаа бол орхиж бол ерөөсөө чаддаггүй. Пана тун гэдэг бол та нар ч гэсэн бан ангийнхаа багшиг мартдаг сурагч гэж ер нь энэ дэлхий дээр бол байхгүй тийм үү? За эргээд хичээлдээ орё бүгдээрээ одоо монгол хэл 1-р ангийн асуултыг харъя. Монгол хэлний цагаан толгойн 35 үсгэний 20 дахь үсэг нь ямар үсэг байдаг вэ? Цаг явсан байгаа бодох хугацаа 30 секунд. Бид хоёроо хэн ч хариулсан болно тийм үү? Энийг Хаал хариулт манай орох шиг чинь. Боломж ашиглууд манай номин туслах хэвээр. Уудка маань туслах хэвээр байгаа. Ер нь 35 үсгийг дараалал мэдэж байна уу? Үгүй ээ. Г. За тэгээд ороо тоолоод унсан да. А Б В Г Д Е Ё Ж З И Хагас К Л М Н Р С Т О У. Голд нь алдчихсан. Нэг алдчихсан. Гүг би 15 болоод байна уу 20 болоод байна уу гэдгээл уучраа болохоо байчлаа. А Б В Г Д Е Ё Ж З И Хагаси. К Л М Н 15. Р С Т О У Наач. А? О Л М Н О О зааш А Б В Г Д 20 за. Е Ё Ж З И Хаси К Л М Н О О П Х Ир за ирэн байна. Ууд монгол хэл чи их сайхан хэлдэ ер нь бол. За уудка одоо хариултыг мэдж байгаа юм байна. Удка олцсон биз дээ. Олцсон байна. Одоо намайг ингэж бодолж байгаа хооронд Та хэрвээ манай уудкагаас юм асуунаа гэвэл боломжийг авах хэрэгтэй байгаа. Тэгж асуунаа. Тийм ээ. зааж тэгвэл дахиад нэг үзнэ. За одоо юу яа? Одоо юусэн хамгийн эцсийн вариантаар үзэх үү? За хоёлоо 20 гаргаж тоглочихлаа. За наан савч. За ингэ. А Б В Г Д Е Ё Ж З И Хагаси К Л М Н О О Ф Ир. Исвэдгүй юм уу? Истэ гэдэг явдаг шин. Истэ гэдэг исламаар иргүүлээ явж ах чинь байдаг шиг санагдаад ах юм. Ис болоо явчлаа да. Ёо. Энэ ч өстө вард. Ер нь их шиг юм болоо гээгүүлэх чинь болоо. За. Зэрэгтэл маань яхаа арга балгад шигсэн байна. Ямар үсэг үлээ? Ис. За тэгвэл бүгдээрээ хамтдаа самбар дээрээсээ ис үү, эн үү, ир үү, тэ юу харъя тэхүү. Хариулт. За би бол энэ дээр бол нэг их баярлахгүй байна. Би ер нь айгүй хамжижээж ерөөсөө бүр үүлээ үзчихээж л оллоо. Гэхдээ бол та сайн мэдчих шүү дээ. Ингээд дараал нь алдахгүй бас бидний гэдэг чинь 20 үрт Тэр явна. хоёрыг алдаж яг батлах гэж. За энэ чинь 1-р ангийн юм гэж ерөөсөө тоохгүй гэж болдгоо Юм байна. баг гэж бодохгүй гэж байна. бодож болдгоо байна. Удка их тийм мэдрэмжтэй, хувирлтай байсан учраас би за буруутчлаа гэдэг дээр бол ерөөсөө эхлээд бол мэдсэн. Би түүнээс яг эргээл дуурах гэж л л да. Ингээ харсан чи яг нэг биш харагдаад явж харан тэгэл. Уудка чи над руу харсан чи яг ингээд нүд нь ис шиг болчихсон. Тэгээд би исэн байна. Яаж яагаад шиг л ис үсэх шиг л байна л да ерөөс. За эргээд хичээлдээ орноо. 3 боломж маань гуруула байгаа. 50000 төгрөгтэй болсон. Дараачийн асуулт маань Бас. 100000 төгрөг. За бас. Наа чи гоё үгүй шүү. Бас. За эргээд самбар руу оръё. Хичээлээ сонгоноо. За юу яач тийм үү дөө. Одоо удка маань ингээ байгаад байх хэвээр үлээ. Одоо нэг асуултанд дур сантай хамт байна. Тэгээ солигдох хэвээр.
Удка монгол хэлээрээ занималдаа дуусгахгүй яа. Занималдаа. Тэгээ. А? Дагнаад Тэгээ. За дуусчих. монгол хэлээр дахиад явуулаа. Хоёрын монгол хэл. Хоёрдугаар анги монгол хэл. Яг. Яа. Сүүл тоомонд гүр явна. Жохон хэцүү болчихгүй байгаа. Сая нэгдүгээр ангийн хэм хэцүү байсан. Одоо хоёрдугаар хэцүү. Гайгүй. Одоо хоёрыг бол харгална. Аргагүй. За тэгвэл монгол хэл хоёрдугаар анги сэжэлийг сонгосон байна. Монгол хэлэнд хэдэн эг шиг, хэдэн гийгүүлэгч, хэдэн тэмдэг үсэг байдаг вэ? Бодох хугацаа явсан. Тоо юм байна ямарчсан? 3 ширхэг тоо байгаа юм байна. Хүүхдүүд маань хариултаа илгээгээрэй. Бүгдээрээ балчны махта зорилоо алгаас ши. Өнөөдрийн манай зэрэгт маань 14 дугаар сургууль, 22 дугаар сургуулийн хамт олон ирэлцсэн байна. Үргэлжлэн ирсэн байна. Баярлалаа. Чи өөрөөс чи үзэгний тусламж авч болох уу? Болдгоо яг. Энийг бол одоо би дорно хөвгөө гаргачихсан санагдаж байна. Тэ яг үнэ. Юусын зүгээр одоо яриад хийх чи одоо тэмдэг үсэг гэхэр чи одоо хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг хоёр л орно. Тэгэж би бол ойлгоод байгаа. Гэж удаа вийсэндээ байж байна. За. Тэмдэг үсгийг хоёр байдаг гингүүтээ ихшгийг бол одоо ер нь юу гэдэг юм бэ? Ихшиг чи одоо а э о сургаалаа явуулаа. Яа. Я. Утга хариултаа мэдж байгаа юу? Удка хариултаа мэдж байгаа тийм. За энэ дээр л та боломж авч бүрэн боломж та. Одоо би удкагаас асуухгүй байгаад иж бас болно те. Асуухгүй угаасаа. Нэрээ асуух боломжийг авсан тохиолдолд асуунаа гэсэн. Утга ер нь эгших нь их юм болов гийгүүлэгч нь. Гийгүүлэгч нь ихээ тэр бол тодорхой. За. Гийгүүлэгч их тэр бол тодорхой. Хагас. Одоо энэ дээр чинь зөөлний тэмдэг боломжийг авъя. Ер нь боломжийг авъя. Гэхдээ наа чи их юм ирэлттэй юм болчихлоо. Эвгүүдээ явуулчлаа. Бүр ийшээ бүр шал дали юм тавиад хагасыг магасыг гэж. Хоёр ий явж байна. Хоёр ёо мооч бичих шиг чи ёо хоёроо. Бүр буруудуулаа хийчлээ. За. Тэгэхээр харах боломжийг авах уу? Эсвэл хуулах боломжийг авах уу? Харах боломж маань Утгагаас та хариултыг сонсоод өөрийнхөө хариулттай эргцүүл дүгнсний үндсэн дээр нэг хариултыг хэлэх хэрэгтэй байгаа. Хуулах боломж маань Утгагийн өгсөн хариултыг нэг үсэг үг гэлгүйгээр би автоматар аваад тийш нөхөх хэрэгтэй байгаа. Ерөөсө харахыг авсан дээр байна. Тэг яач хийсэн дээр энэ. Тэг яг өөрийнхөө бодолцож үзье. Одоо бүр барахгүйгээр л шууд Найдсан тоомоо гэж ийшний явсан дээр шүү дээ. Яг. Түүнээс одоо Утгагаас асууя л та. Ямар үл юм нөхөө? За харах боломжийг авсан Харах боломжийг. За харах боломжийг авлаа. За Утга 2 тэмдэг үсэг 13 ихсэг 20 гигүүлэгч. За би хариултыг авсан байна. За зүйтэй. Ерөөсө би санал нэг байгаа шүү. Санал нэг байна. Санал нэг байна. Ерөөсө одоо өөр надаас бол одоо ерөөсө юмч гарах тийм үндэслэл бол алга ирсэн. Хүүхдүүд маань бүгдээр хариулт илгээсэн байгаа тийм ээ. Хэрвээ Утга буруу хариулсан бол яана. Тэгэл дуусаа юу? Тэгэл тус. За. Утга буруу хариулаагүй баха. Би бол найдаад байгаа шүү. Та одоо бол хөлбөмбөгийн бурхан дэнгэр итгэхгүй шүү дээ. Одоо бол Утгад итгэх хэрэгтэй тийм ээ. Утга наад чинь одоо хөлбөмбөгийн бурхан дэнгэр болчихоо гэж. За. За ингээ хөлбөмбөгийн бурхан дэнгэр Утга маань үнэн хариулж буруу хариулж бүгдээр хамтаа харъя. Ястасаа. Одоо болж гинөө. За ихшиг 13 гийгүүлэгч 20 тэмдэг үсэг 2 юм байна. За Утгадаа ингээд баярлалаа. Утга маань 2 л асуулт байх юм байна шүү дээ, тийм үү? Хөлбөмбөгийн бурхан дэнгэр Утгад гөрийн их баярлалаа. За энэ санаагаа сонгоно. За санаа танилцаараа санаа. За санаа өөрийгөө сайхан танилцуулах нь шүү. 83 дугаар сургуулийн сайна. За 83 дугаар сургуулийн сайна. За санаа ерөнхийдөө ямар хичээлд төлөхөө сайн бэлээ? Бараг бүх хичээлдэл. Гэтэ тоо монгол хэлэндээ илүү. Тоо. Би тамир дээр Хин ч одоо тоон дээр Би ч тамир дээр бас гайгүй. Айгу. За одоо биеийн тамир дээр гайгүй. Эсвэл та өөрийнхөө Хоёр биеийн тамирыг хоёулаа
дуусгач. Дуусгаач. Аа. За за. Одоо тэгэл хоёлоо одоо өөр одоо арга байхгүй шүү дээ хоёлаа. За хоёр үеийн нэгдүгээр ангийн эрүүл мэнд хэсэг яасан өөрх юм байна. Сүүлд л одоо Нэг хөөрхөн үү? нэг хөөрхөн дээр хамгийн дээр нь байж байгаа. За одоо биеийн тамирын 3 дугаар анги одоо нээшээ. За, биеийн тамир 3 дугаар ангийн хичээлийг сонгосон байна. Асуултыг харъя. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн дүнд сургууль элсэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч алгагүй Жимсний амт Фанта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom корпорац. Хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids. Их дэлхийгээ хардах зүрх сэтгэлийг хүн бүрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Chupa Chups. Амьдралыг амттай болгоно. Моя семья. Жимсний 100% цэвэршүүс. Режиссер Монголын замыг мэдэн албан ёсны борлуулагч Тамбурд компани. Chupa 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 chupa. Ямяхны штучки юу вэ? Чупа чупс. Юу? Чупа чупс. Амттай болгоно. За, биеийн тамир 3 дугаар ангийн хичээлийг сонгосон байна. Асуултыг харъя. Бум. Хөлбөмбөгийн дэлхийн аврагт нэг баг нийт хэдэн хаалгачтай оролцдог вэ? Мэдж байгаа хонгог баан. Яа. Оо, сайн мэдж байна. Хонгог дарсан байна. За. Энэ Би юу яа? Эхлээд Балжины маха сайнаагаас хариултыг сонсъё. Тэгээд дараад нь таны хариултыг авъя. энэ бол ерөөс тодорхой юм чи энэ дэр манай сайнаа юу гэх нь үү тэгээд сайнаа бол мэдээ зөвл хариулж тарах одоо. За, хариултыг авъя. Одоо бол 23 хөлөн бүгсний нэрсэн жигсаалт очих хэвээр тэгээ 3 хаалгач байх хэвээр. 3 хаалгач байх хэрэгтэй. Өөр бол юм байхгүй. 3 хаалгач тэгээд юу ч 3 дагаад тусчээд юм ингээд. Харин тийм юм л асуугаад байгаа юм биш байгаа даа л гэж юу бодод. Түүнээс талбайдар гарсан 11 дотор нэг л үн шүү дээ. Өөр нэг л үн шүү дээ. Өөр одоо Сэлгэнд бас хэдэн хаалгач байдаг шүү дээ. Сэлгэнд. Сэлгэнд нэг хаалгач байна. А нэг бол бүр зүгээр дэлхийн аварга дээр очсон. Тэгэл зүгээр тухайн яг тэр тоглолтын гараанд гараагүй, сэлгэнд суугаагүй энэ хоёрын хин нэг нь юм яаж мэдхүү гэсэн бодолтой нэг нь бол бүр зэрэгтлийн судалт сууж ийн гэж. Яг ер нь бол гэхдээ дэлхийн аварга бол зүгээр шууд сэлгээгээ тэр чигтэн протоколд өгөөл тэгэл хэнийг ч гаргах хэрэгтэй л байдаг. Тэгээ одоо. За эцсийн хариулт бол 3. 3. Сайнаа гэсэндээ 3 гэсэн хариултыг өгсөн. Гэсэн юм шүү дээ. Тэр бол асуудалгүй. За. Энэ дээр бол ерөөсөө Мардан байна оо. энэ бол асуудал. За тэгвэл хэдэн хаалгач байдгийг бүгдээр хамтдаа харъя. Ийм үг гэдэг чинь нутгийн бүх тараад нэг даваа ашгүй авчлаа гэж. Яста танд хичээл таарлаа да тийм ээ. Би танаас нэг юм асуучих уу? Та өөрөө бас хөл бөмбөг тоглодгоо. Мэдээж. Тэ ах нь бол хүүхэд байхдаа та нарын хэмжээнд бол тэгэл хүүхэд цуглуулаад, тоглуулаад, өөрөө дунд нь орж гүүгээл тэгэл явжсэн. Түүнээс биш тэгэж одоо сүүлд айхтар сүрхий хөлөн бөхч ментэр бол болоогүй. Ер нь дэлхийн жишгээс харж байхад бол ер нь хөлөн бөхчд ерөөсөй тайлбарлагч болдгүй юм. За хичээл дээргээд орё хонх суурсан байна. За одоо хичээлээ сонгоно. Журналаа харж агаад. Одоо 4-ийн тийм ээ? Одоо 2 биеийн дамрыг л туухаар болсон шүү дээ. Тийм ээ. 4-р ангийн бид юм. Тий. Сиднейгийн олимпийн наадмаас Монгол манай улс ямар медаль авсан бэ? Алт, мөнгө, хөрөл, гээд медаль аваагүй гэсэн. Сиднейгийн олимп 2000. Би зүгээр энэ дээр бол зүгээр хонх дарахгүй. Яагаад? Хариулт бол юусэн аваагүй. Юусэн медаль аваагүй. Гээ хувилбар буюу медаль аваагүй гэсэн хариултыг сонгосон байна. За тэгэхээр Сиднейгийн олимпиос манайхан медаль авч чадсан юм уу, чадаагүй юм уу? Ер нь авсан болоо аваагүй болоо гэдэг хамтдаа самбар дээр сараа төхөө. Хараад яхаа аваагүй. Яаж бид авцсан ч юм. За харъя. Аваагүй.
Өөл. Яа. Вин тамир дээр инех нь яах вэ? Одоо таймшиг юмнууд үлдчихэд байна. Нөгөө нэг эрүүл мэнд чинь байна. Баяр үргэль. Ерөөсөө ингэж хажууд гарч ирсэн хүүхэд заавал хариулж өрөхдөө бас гол нь биш. Битхорийн сайхан ганцхан сайхан нийллээ. Нөгөө айлаар ярих юм бол айлсаж уухад хаяа сайтай айл байна гэдэг шиг миний хүүгийн л одоо ач буйнаар ахтан ийм амархан асуулт таарлаа гэж ах нь ойлгож байна. Заа юу. Баярлалаа сайн. Ингээд сайнаа удка хоёртоо бол баярлалаа. Баярлалаа. За Хичээлээ авах хүүхдээ сонгохгүй яах вэ? одоо энэ хүүхдээ сонгосон дээр баха тий. Яг зөв. Одоо ерөөсөө за ингэнэ. Одоо би бол ерөөсөө юу яач. Миний чамайг сонгоод тэр охиныг сонгоод хамгийн сүүлд хоёулаа үзэндээ улаан цамцтай хүн маань одоо нэр нь мөнгөө. Хоёулаа л одоо хамгийн сүүлд туны та одоо 10-ын даваа 9-ийн даваа асар хариуцлагатай даваа шүү аа. Тийм учраас удка өнхөө хоёр бол нэг нь ихлүүлсэн сатгийг хагалсан тэр бол их маш сэтгэлийн дарамт замын сайхан засч өгч байгаа. Хамгийн найдвартайгаар нь би чамайг хамгийн сүүлд үлдээлээ гэж хэлээд урамшуулж үлдээгээд цаанаас өөрөө тэр цогоо. За цогоо. Манай мөнхөө мөн тантай уулзна гэд өөрийнхөө хөлбөмбөгийн бөмбөгийг бариад ирсэн билээ. Оо за уулзсан. За. 11 дэх сургуулийн сурагч амин цог. 11 дэх сургуулийн сурагч амин цог. Амин цог. Маш гоё. Ямар хичээл сайн билээ миний хөө? Би бол математик, монгол хэл, эрүүл мэндэд сайн. Гэхдээ математиктэй төлхөө сайн. Түлхүү сайн. Давай математик. Яа. Одоо тэр дөрвөө тулхаас шинэ математикийн 2 дугаар анги. Фанта угаараа. Пүүх дөрвөлжний дотоод. Дөрвөлжний дотоод өнцгийн нийлбэр хэд байдаг вэ? Юу гэсэн үг нь дөрвөлжний дотоод өнцгийн нийлбэр хэд байдаг вэ гэсэн чинь. Дотоод өнцгүүдийн нийлбэр Грац. Нуу. Наа чи 90 градусын дөрвөн өнцгөл байгаа үстэй. Тийм биз дээ. 90 градусын дөрвөн өнцгөл үү шүү дээ. Би одоо тэгж 4-9 36 тэгээд иди. 360 Итгэлтэй байна уу? итгэлтэй байна. Хүрдэн далдаа гараагүй. Ерөөсөө ямар нэгэн алдаа байх учир байх. Ясандаа тултал цэжилсэн юм чи яах юм? Хүүхэд байх чинь ерөөс. Энийг зүгээр ингээд ойлгуулахад одоо жишээлх юм бол энэ утас ингээд дөрвөлж шүү дээ. Тийм шүү дээ. 1 2 3 дөрвөл байгаа шүү дээ. Би тайлбарын донд энэ буланд гол орохыг би 90 буланд орлоо гэж ярьдаг. Энэ чи 90 градус тийм үү? Ингээд 4 90 градус л байж энэ чи одоо ийм юм битээ асуулт. За. Амин цог санал нэгтэй байна уу? Нэгтэй. За тэгвэл хариултыг харъя. Зөв байдаг. 360 градус хариултыг өгсөн байгаа тийм ээ. Аргагүй жимсний амт фанта. Старахгүй жимсний амт юм аа. За. Хариултыг харъя. Баяр хүргэе. Нэвтрүүлэг маань намархан байна уу? Намархан байна уу? Яваад байна. Гүг дуусны дараа намархан гэхгүй даваа болдоо дөнгөж өгсөж л шүү дээ. Одоо ингээд дээр нь гарлаа шүү дээ. Одоо ингээд Болоогоо. тал дээр нь гарсан. Сонноос хэдэн цаас болж юу? За. За 2 боломж үлдсэн байна. Сонирхолтой байл та ингээд. За 75 мянган. 75 ямар ангитдаг юм бэ? Одоо хариулвал хэд болох юм? Одоо ингээд 100 175 255 500 мундаг уу. Мөнхөө тэр 750-ыг л хараасан. Тэрдүү. За 2 боломж үлдсэн байгаа. 75 мянган төгрөгтэй болсон байгаа. Одоо 100 мянган төгрөгийн асуулт руу явлаа. За 100 мянган асуулт. Хоёул юу? Тэгээ математикийг сонгох. Тавын математик шүү дээ. 5-ын математик шүү. Яа, энэ чинь уг нь би мөнхөө төгөөл үзэж тараа гээл жоорлол өсөө. Хэцүү дээ. Хэцүү дээ. 5 дугаар анги математик. Хастаа зүгээр ихтгэлтэй байгаа юу? Чи надад туслахаар чинь тэгээ би чинь нэг боломжоо. Алдна гэсэн үг. Гэхдээ та өөрөө хариулж магадгүй шүү дээ. Гүү. Тэр бол Хөлбөмбөгийн дүүгээ тийм юм байна. Тийм баг. Хоёулаар нь эрүүл мэндийг тооч хаяад нэг давуул яасан юм бэ ер нь? Тэгээ. Нэгдүгээр ангийн эрүүл мэндийг тэхүү. Тэгээ. Хоёулаа таагдаг. Хамгийн гол нь таагдаг шүү. Багаар ингэ тоглосон. Хийн тулд тийшээ бөмбөг очихын тулд энэ наагур хамаагүй алсын дамжуулалт хайжсанаас дөхөж очие л доо тий. Яг зөв. Нэгдүгээр ангийн эрүүл мэнд. Нэгдүгээр ангийн эрүүл мэнд. Танаас асуулт асуучих уу? За. Та хөл бөмбөгийн өгчдөө үгүй
яа. Тайлбарладаг. Тайлбарладаг тий. Тийм чинь та өөрөө яг тэр цэнгэлдэх хүрээлэнд нь очиж хөл бөмбөг үзчихсэн үү? Ахны юусоо одоо миний хамгийн сүүлийн зорилго л тэр болчиход байж байгаа л да. Ахна жирэлцдэггүй хар зурагт үзмээр байдаг байсан. Дараа нь өнгө зурагт үзмээр болдог байсан. Дараа нь кабелийн сувг үзмээр болдог байсан. Санагддаг. Дараа нь юусоо тайлбарламаар ганц удаа зурагтаар гармаар би ингэж сонирхдгийг ингэж ярмаар санагддаг байсан. Одоо миний мөрөөдөл ингээл шат шатаар яг өнөөдрийн шиг ингээл яваад одоо тэгээд болж игүүл 5 сарын 25-нд Англид аваргуудын лигийн финалийн тоглолт Уэмблид болно. Сэнийг телевизийн удирдлагууд намайг тийшээ явж очиод тэндээс очиод тайлбарлаж бол тайлбарлахад асуудалгүй гэсэн. Даан чинь панта ивэд итгэх хэрэгтэй. Тэр учраас пантаг ивэд итгэх байх гэж найдаад нэг болгочих та. За. Аль нь амьтны гаралтай хүнс биш бай. Асуулт байна да. Сайн бодоор энэ хошин асуулт байж магадгүй. Хям сүү өндөг буудаа. Бодороо зэрэглээ. Бод 30 секунд. За. Хям одоо амьтнаас гарч ирнэ гэж байхгүй. Таны тийм хүндрүүлж чадахгүй шууд утгаар. Шууд утгаараа сэлэнгийн хүн нэмэдэг өсөхтэй энэ буудагийн чил урааж явуулаа шүү. Буудаа ураахад амтэн харин тэр дотор гай болдог байхгүй. Буудаа чинь хоолноос өрөөсөө малыг хөөж гаргах ёстой шүү. Тарай. Ямар амтнаас гард юм буудаа? Ямар ч амтнаас гарахгүй. За. Түгэлцүүд бол анаад шээ бүгдээрээ. Буудаа. За, буудаа. Тэгээ хойдвор боёо буудаа гэсэн хойдврыг сонгосон байна. Буудаа ямар нэг амтнаас гард юм уу үгүй мүү хамтдаа харъя. Махагаар өнөмгөн нэнгэрвэж байна. Яа. Манай хэн дүүгийнх дуусчлаа тий. За лайхан дахиад нэг баяр хүргэж юм. Миний хөө өстой сайн. Ер нь бол ерөөсөө тэр тоон дээр ингэж сайн гэж өөрийгөө ингэж шууд хэлж ийн гэдэг бол өөртөө маш ихтэй маш сайн байгаагийн шинж. Заавал бодуулж өрөөд үзүүлээд байх шаардлага байхгүй. Тий. Та нарт би нэг нууц авьяасаа хэлэхэд ах нь 13 жил багшлсан Орос англи хэлний багш хүн. Чи мэдэхгүй байгаа юм. Тийм учраас би яг хичээлд ийм байгаа хүүхдийг би бол хараад асуух нь шаардлагагүй гэж би боддог л доо. Энэ ирчээрэл яваараа ахын ч 5 дугаар ангиас л муудсан. Тэгээд уруудаа явцсан шүү дээ гэдэг шиг. Ял уруудсан. За буудаа гэсэн яхааргүй буудаа амтнаас гардаг юм байна. Ургамал болж таарлаа. За. Дараагийн. Дараагийн охин даан маш. Өөш манай ном. За ном. Юу ч гарч ирсэн асуудалгүй байгаа үстэ. Одоо нэг амархан юмнууд дуусч. 24 дээр сургуулийн сурагч намын та. 24. За 24-ийн номын эрдэнэ. Тийм. Манай номын эрдэнэ ангийнхаа хүүхдүүд нэрсэн байгаа. Баярлалаа. Тийм үү. За 24-ийн чи бас сэтгэлд их дотн санагдаж байна. Яагаад гэх юм бол 24-р сургууль Нанжид дасгалжуулагчтай хөл өмгийн саммит 24 гэсэн багтаа. Тэ. Тийм учраас би тайлбар дээрээ дандаа 24 өгсөр хагаад ер нь Улаанбаатарт хөл өмгөөр ер нь тэргүүлэх зэрэглэлийнх цөөхөн сургуулийн нэгийг ойлгоцсон. За ингээд одоо номын тоглолт гэл явна да. За хүн байгаад 3 дугаар ангийг авах уу? Тэгё. Тэгээ тий. Одоо өөр одоо хоёлаа яах. Санал нэг байна уу? Аха. За хүн байгаад 3 дугаар анги. National Geographic Kids Монголд 2012 оны 10 дугаар сард сэтгүүлээ гаргасан байгаа. Яасан нэрэн ч одоо юу гэсэн. Байгалийн үзэсгэлэнт газар болох Ёлын ам аль аймгийн нутагт оршдог вэ? Бодох хугацаа 30 секунд явсан байгаа. Эй. Манай ангид янаад өгч юм шүү. Ёлын ам энэ ингэд юм аа. За. Зүгээр ерөөсө Өмнө Говь аймгийн ганц хүнд үзүүлэх байгалийн юута муута гэж манай өрөөнд Өмнө Говийн нэг банд оюутан багт байдаг ш. Ерөөсө манай Ёлын амыг очиод үзэхэд та нарын ойлгоод байгаа тэр сэлэнгийнхнээ ойлгоод байгаа тэр говь гэхээр нэг элсэн зүйл байдаг гэж тэр бодол чинь бол арилнаа гэж
мөнхийн одоо жихэн дээр ашиглаж байсан учраас өмнө говийн сүхэгийнхаа үгэнд орж ёлын амаа гэж би бодож зөв. За хариултыг харъя. Зөв хариулт. Аргагүй жимсний ам фанта. Фанта. Сайхан байна. Сайхан ба шүү. За тэгэхээр ангийнхаа тэр найздаа үнэхээр баярлалаа гэж хэлсэн зүйтэй. Манай ангийн оюутны нэг өрөнд өсөн Магуны Сүхбаатаргийн залуу би ингээд сэлэнгээд ингээд манай сэлэнгчтэй ийм тийм сэлэн мөрөн зүрэн гэл өнөө худлаа фантацтай айгүй ярина л та. Орондоо орч. Тэнгүүд тэгээс хүү ингээд та нараас та говьд ингээд мотоцикл унж болохгүй шарваад ундаг дугуй унж болохгүй бөөлсөн дунд монд гэх. Тэнгүүдгүй тийм бишээ та нар ёлын ам манай чи үзэсгэлэнтэй газрууд байдаг. Ёлын аманд очиж үзээрэй. Тэгэл нөгөө нэг таана хүмүүлийн юм уу ингэж үзээрэй гэл ингээл зөндөө гоёо моёо идэж үзээрэй энэ төр гэл хүн чин бас л нутгийнхаа үзэсгэлэнт газруудыг ярина л та. За хичээл дээргээд орё. 3 хүн хичээл одоо юу баг? Одоо 3 хүн хичээл. Би бол одоо намаа маань байж байгаа юм чи хүн нийгэм иргэний боловсрол хоёрыг ер нь тэгэл бас нэг хүндтгэл бас арай жоохон бага. Тэр хүн нийгэм 4-р анги гэдэг нь иргэний боловсролын хичээл гэж юу гэдэг юм бэ одоо? Одоо нөгөө хүмүүсийн харилцаа, бие бинийгээ хүндлэх, хууль, тиймэрхүү зүйлүүдийг заадаг. Хууль мөл байх уу бас. Бүр томроод ирэхээр хууль заадаг. Тийм үү? Энэ нөгөө миний үед байгаагүй болохоор би сайн. 4-р ангийн хүн нийгэм хичээл ихэр юу гэдэг? Хүн нийгэм чинь бас нэг тиймэрхүү юм заана да. Хүн нийгмийн авчдаг юм уу 4-р? Одоо 4-р анги болохоор наа энэ хүн нийгэм гэ. Одоо энэ 3 дотроос өөргөө тэрмүүл болчраараа гэж шүү. За. Тэр 5-р анги гэхэр чаа. Шинжийг шийдвэрлэх асуулт намаа байж байгаа. Нөгөө 250 чи төгжих асуулт үстэй. Яа би ч одоо би ер нь нэг яг мөнгө яриад байгаагаа эхлээд нэг ярих уу. Тэг болно. Би тайлбарлагч болохдоо сонгон найрхан дүүргийн инх жаргал захиралтай 104-р сургуульд багшилж байгаа тайлбарлагч болсон юм л та. Тэгээ манай сургууль спортын заал танхим бол байхгүй. Өвлө хавар зун дандаа гадаа биеийн тамир орж идэг юм. Тэгээ би одоо тэр хүүхдүүдээ нэг их хурлын гишүүд энэ төр нэг жижигхэн биеийн тамирын талбай энэ төр нэр дэвшиж явахдаа нэг сайхан хийж өгдөг шүү дээ бараг. Тэгээ хийдсэн юм шиг байгаа. Тэгээ тэрэнд нь техник хэрэгсэл чихэх наашаа нэг бөмбөг тэгээд хөлөмбөгийн багт нь бас нэг шорт фотолк нэг тэмцээнд ороход нь ижилсээд өмсөхөд хэрэгтэй юм уу гэдээ бас тэрийн л юу яах гэдэг. Тэгээ заавал буйны байгууллагад өгөхгүйгээр би хэрвээ 250-ыг хожих юм бол 104-р сургуультай авчиж өгч болно шүү дээ. Болно энэ бол хүүхдийн төлөө гэж. Одоо хожихын төлөө амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн үндсэн зорилго бол хүүхдийн сайн сайхны төлөө бид бүхэн гараа сонгох ёстой гэсэн. Яг зөв. Тийм учраас би энэ нэвтрүүлэгт бас цааргалгүй оролцож байгаагийн учир шалтгаан тийм байгаа л да. Хүүхдийн төлөө юм чи одоо ямар хамаатай 5-р ангийн тоо мэдэхгүй бол одоо мэдэхгүйгээр дуусгаас үшгээ тэгсэн мөртлөөс үгүй мэдэхгүй байх чинь бас онцгүй маа. Би өөрөө нөгөө эхний 2 даваанд л унтчихна гэж яагаад байхгүй юу? Ингэж энэ хүүхдүүд тусаална болно гэж мэдэхгүй. Бодоогүй юу? Гүн намайг ганцаар ангийн оруулсан бол би ч одоо тэр цагаан толгой дээр бараг л дуустдаг юм даа. Ер нь явчихаа алдсан тэгэл уудкаал ярвахаар нь би ч за биш юм байна. Нэрээс айгүй муухай харсан шүү над руу. Ярвахаар харахаар. Тэгээд уудгаа дараад нь над руу харсан. Яг ингээд Иесус шүүс нүд нь ингээд. Түүнээс ганцаар ангийн оруулж ирэл Иесус суулгацсан бол би тэгэл годроотой явах. Өөрөө тооцоо. За. Хүн нийгэм 4-р анги. Хүн нийгэм 4-р анги хамгийн одоо энэ дотор хамгийн бэлчэр байна гэсэн тийм ээ. За хүн нийгэм 4-р ангийн асуултыг харъя. Бам National Geographic Kids. Энэ айгуу гоё сэтгэл байгаа. Манайхтай хамтран ажилладаг байгууллага. За. Хүн улс хэдэн онд байгуулагдсан бэ? Хариултыг тэнд мэдж байна. Ямар нэгэн боломж авч болно. За одоо ч жинхэнэ ярина энэ дэр. Хүн
улс байгуулагдсны тэдэн жилийн омоо гээд 2220 Зэрэгтэл чимэг байгаараа. тийм үү минийхөө. Тийм юм энэ зам бас наадмаар болох гэдэг байгаа үү? 2000 Нэг бага 2-ын тоотой юм байгаа ч. 200 авч явсан баха. Аа? Тэгэхээр шууд оны нийлэх юм уу одоо? Тий, оны. Ч одоо Миний үгэх дээр нь бодож байгаа чинь миний яриад байгаа та таарч байна уу? Яг ингээд одоо нэг тийм ой тэмдэглэх гээд байгаа юм байна л та. Тэ? Одоо чиний 11 насны ой гэдэг шиг. За миний хүн мэдж байгаа юм бол би нэг боломж авлаа. 1139 нөө 69. 1139. Энд чи нөө миний яриад байгаа 2200 хэдэн жилийн ой гэдэг авцсан те? Авцсан. Нэгэнд өнгөрсөн. Өнгөрсөн. Манай эртний өмнөх 209 онд байгуулагдсан юм байна. Одоо яах вэ? Тэ? Гэхдээ миний тэр ерэн зөв байсан бол удлаа байсан болов. Одоо нэг тийм ой тэмдэглэх гээд байгаа юм шиг байл шүү дээ. Хүннүү хүрэн байгуулагдсан 2200 гэхээр миний 2200 жилийн ой болж ирсэн. Яг манай эртний өмнөх гэдэг рүү орно л доо. Гэхдээ яах вэ? Тэр бол юм. Одоо тэгээ чи юу болчлоо? За одоо зөв хариулт дээр аврагдах буюу Stars боломж. Илгээсэн байна. Мөнхөөг хэрсэн байна. 209 хариулт зөв хариулт илгээж чадсан байна. Баяр хүргэе. За манай мөнхтөрч маань хамгийн түрүүл зөв хариултыг илгээсэн байна. Би юусоо чамайг ийм дайдвартай юм дээр яг л амьд тасрах гэж байхад амин дэм өгөх учраас хамгийн сүлд үлдэх гээд байгаа шүү дээ. Ойлгож байна уу мөнхөө? Аа чи бол өөрийгөө бол юусоо яг энэ юусоо хамгийн түлхүүр тоглогчл гэж ойлгох хэрэгтэй. Яг зөв хариултыг тэндээс явуулчих сая. Тэр хаалгач байгаа бэлэг хүртэл аваад шүү. Яг үнэ, яг зөв, яг арын шугам дээр хамгийн одоо бүр яанда гэсэн газар айлын довтлох чам руу ганцаараа гарлаа бид нар яач чадахгүй хараад хоцрон чи л хаана одоо тэгээ хаалаа та сая номодоо баярлалаа. Баярлалаа наа. Зүгээрээ тэрэн дээр тэр ом мон дээр бол тэгж андуурах юм байлгүй яах вэ? За одоо эргээд хоёр хаа. Одоо мөнх төрж байгаа л одоо аюуд ирж шүү дээ. Өөр юусэн ямар ч эргэлзээ байхгүй. За 14 дэх сургуулийн сурагч мөнх төрж. за 14 дэх сургууль. Хоошны нэр нэмж 14 дэх сургууль гэж. За багийн тоглогч байгаа. За журналаа харъя. За одоо бол дан 5 дугаар анги. Иргэний боловсрал 5 дугаар анги. одоо иргэний боловсрал дээр л яваад орчихно үстэй. Тэр хамгийн сүүлд математик дээр нь л үзсэн шүү дээ. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн дүнд сургууль элсэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Атгүй Жимсний амт Фанта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom корпорац. Хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids. Их дэлхийгээ харлах зүрх сэтгэлийг хүн бүрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Chupa Chups. Амгч бол одоо дэлхий дээр гайхуулж байгаа Месси, Криштиано Роналдо хоёрыг шүтгэхгүй байхын арга алга. Зөвхөн Мессиг нь би бол яг хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн төрсөн хүн Криштиано Роналдогийн шүншгэлсэн бурхан гэж аравнаалсан гэж бол хэлээд байгаа. Тэр өөрөөс өөр бол одоо өнөөдөр өөрийгөө шүтүүлэх хэмжээнд байгаа хөлбөмбөгчд бараг алгаа. Тэр хоёрыг шүтж байна. Өнөөдрийн байдлаар аваргуудын лигэд пенальт энэ хоёр тулаасаа энтер гэж бол бодож байгаа. Би Криштиано Роналдог дэмждэг. Зүйтэй. Дөрвөн бэрэг орхиход хэдэн тохиолдол байдаг вэ? Энэ бас хийвгүй асуулт байна. Ой, дөрвөн бэрэг орхиход ерөөсө 5 тохиолдол байж байгаа. За, нэг супер тохиолдол нь бол мэдээж дөрвөн бэрэг өөрөө тийм үү? Тэгэл 4 хоног буухаар чинь 4 бэрэг 4 ямаа буухаар 4 бэрэг 4 тэмээ 4 мор буул 4 бэрэг энтер гэдэг үсттэй. Би бол одоо тэгэж бодоод байгаа юм. Тэгвэл би ингэж бодъё. Зүгээр 4 бэрэх гэсэн байх тий асуултан дээр. 4 бэрэх гэдгээ зүгээр 4 шагааг ойлгочих. Тэгвэл хэдэн тохиолдол байх вэ? Ганцхан тохиолдол. Ганц л ингээл орхино. Мэдхгүй. Тэгээд ингээд 4 бэрэх буух нь биш. Хэдэн янзаар буух вэ? Харин би янзыг хэлээд байгаа чи 5 янзаар бууна. Нэг нь яг суперээрээ нэг нэгээрээ бууна. Ойлгож байгаа юм шүү дээ миний хүүхдүүд 4 шагааг хаяхад тий?
Дандангаараа тэмээ мөр хон ямаа гэд буун. Тэгээд дараа нь энэ дөрвөн шагаа чинь дөрвөлөө ижлээрээ буунаа л гэж би одоо Дөрвөн бэрх орх. Мэрхийн 5 боломж. 5 боломж. За би болий 5 боломж гэсэн. Авлаа. Авлаа 5 боломж. За зөв хариултыг харъя. Боломж юу? Тэндээс үгүйгээ цогоо толгоос гисрээд байгаа. Ганц боломж байгаа юу? За. Бүгдээрээ зөв хариултаа самбар дээрээс харъя. 5 боломж гэсэн хариултыг хэлсэн байгаа. Хариулт. Вау! За зөвшөө 35 тохиолдол гэж шүү. Вау. Би нэг л хариултыг сайн мэдэхгүй байна. Тэгвэл бүгдээрээ энэ асуултын хариултыг Гёте сургуулийн сурагчдаас асууя төхөө. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй цэнгийн шоу нэвтрүүл. Дөрвөн бэрх ороход 35 тохиолдол байна. Үүнд мөр буухгүй 15 мөр, 1 мөр буух 10, 2 мөр буух 6, 3 мөр буух 3, 4 мөр буух 1 тохиолдол байна. Тэмээ хонь ямаад бүгд ижилхэн хөрнө. Тэгэхээр ийм учиртай байсан юм байна, тийм ээ? За ямар ч сан үл шатах мөнгөн дун буюу 250 сая төгрөгтэй болсон. Баярлалаа. За мөнхөө баярлалаа. За мөнхөө баярлалаа. Бэлэг мөнхөө. Мөнхөө тооны асуултыг гаргаж чадсангүй жоохон тэмхий юм болчлоо доо. Зүгээр тийм ээ? Бэлэг авахгүй мөнхөө. Чиний үйл биш юм уу? За баярлалаа. За тэгэхээр нэрээ нэг юм мартчихэв. Хамгийн гол юм болох манай нэвтрүүлгийн одоо алтан дөрөм рүүгээ явна да хоёлаа. Алтан дөрөм. Тэр яадах юм? За. Яа би бэлэг өмсчий. Энэ яадаг вэ лээ? Хөл мөгийн зүгээр батаар юм байл өмсмөрс нэг үлдсмэрс нэгц. За тэр камер руу харж агаад аль камер лөө? Яг тэр эншний дотор байгаа камер руу. За. Хэлэхгүй. Хэлээ. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий вэдгэгч аргагүй жимсний ам фанта гарын бэлэг автобчнаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч аргагүй жимсний ам фанта. National Geographic Kids их дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд. Энэ сэтгүүл маань болохоор 2012 оны 10 дугаар сараас эхлээд хэвлэлтэнд орсон байгаа. Тэгээд бүх цувралууд нь байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids их дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд. Баахмуу. Баярлалаа. Манай ангид ингээд бидний урилгыг авч хүрэлцэн байсан танд маш их баярлалаа. Та яагаад вэ гэх юм бол би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэж хамгийн шударга хэлсэн юм байлаа. Баярлалаа. Манай нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.